Та бүгдээрээ сайн уу? Өчигдөр нэг бодолт хийх гээд тэгээ энэ тэнээр бодолт хийсэн. Тэгээ энийгээ бариад стори хийсэн чинь маш л хүмүүс энэ тэнийг хаанаас авах вэ? Зарж байгаа юм уу? Хаанаас авдیں гэж маш их асуусан юмсан. Энэ ямар тэн вэ гэхээр Close Makeup брендийн тэн. Close Makeup Academy гэдэг албан ёсныхын хаяг бас байж идэг. Тэгээ энэ брэнд бол ийм тод үзэмжтэй өнгийн бодолт хийдгээрээ маш алдартай. За би нэг юм зүсэлттэй Cat Price бодолтыг хийгээд одоо бол крем болон консилераар зүсэлт хийхэ болцсон. Яг юм зориултынхан бүтээгдэхүүнээр зүсэлт хийж агаарэ гэд яг нэг сургалт орж байгаад шавьдаа харуулж исэн. Тэгээ маш олон хүмүүс бас энийг хаанаас авсан бэ гэж асууж исэн. Энэ зүсэгч бүтээгдэхүүн бас Close Makeup брэнд. Яг энэ брэндэд бол энэ зүсэгч бүтээгдэхүүн бүр төрөл бүрээрээ өнгөөр байдаг. Монголд Close Makeup-ийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах боломжтой вэ гэхээр Straight America-аас хамгийн өндөр гэдэг энэ Америк барааны хаягаас авах боломжтой. За яшаа альбом руу нороод тарах юм бол маш олон төрлөөрөө өнгөөрөө бас бодгонууд нь байж байна. За энэ тэн ингээд айгүй олон бүдгээсээ тод руу ууссан өнгөттэй. Бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар тод гаралттай тод өнгийн тэн уусгаж бодож байгаа бол бид нар тэн уусгалтын арга зүйг маш сайн сурсан байх хэрэгтэй. Үгүй бол энэ тод гардаг тэннүүдээр бодох халтарсан бодолт бий болчихдог. Тэгвэл тэн уусгалтын хамгийн гол техник арга зүй юу юм бэ гэхээр бидний энэ бугууны хөдөлгөөн, хурууны хөдөлгөөн байдаг. Хуруу бугуй хоёр зэрэг хөдөлж байхдаа энэ багсыг хангалттай сайн хөдлөгдөг. Багс хангалттай сайн хөдөлжиж тэн сайн уусдаг. Тэн маань уусгалт сайн байж иж будалт цэвэрхэн болно. Бидний нүдний хэлбэр хаашаа бол хаашаа хүссэн хэлбэрт маань уусдаг. За тэгэхээр хуруу бугууны хөдөлгөөн хийхээс гадна бид нар энэ багсны дөнгөж урд үзүүр арсан дээр зөөлөн хөрвж явах. Тэгэхээр ямар нэгэн тэн худалдаж авахдаа сэтгэл хөдлөлөөр вау энэ ямар гоё юм бэ гэж шууд авах биш. Уусгалтын арга зүй техникийг хэр сайн сурсан билээ гэдгийг бодолцож үзээд авах хэрэгтэй. Хэрвээ та уусгалт дөнгөж хийж сурж байгаа тэн нэг сайн ашиглаж чаддаггүй бол яг Close Makeup-ийн тэнээс илүү Natasha Denona-гийн тэнийг би танд санал болгоно. За энэ дагаа өнгүүд бол нэлээд өндөр даралтаар шахсан гоё пастел өнгүүд. Яг одоо миний төрсөн байгаа энэ үл яллаг туяа өгч харагдаж байгаа зөөлөн өнгүүд байгаа. Тэгээд маш өндөр даралтаар шахсан учраас багсанд бага авагддаг. Жохон хөдлөхөд өөрөө маш сайн уусч өгдөг тэн гэдэг.